Иохан 17-гийн 4-ийг хамт уншъя. Хийгэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулав. Эзнийг газар дээр алдаршуулав. Эзний хийгснийг нь хийгээд Есүс хэлж штэ. Үлгэр дуурайл болоод хэлж байгаа. Таны миний хүслээр бос. Эцэг таны хүслээр. Эзний алдрын төлөө. Эзнийг алдаршуулахын төлөө. Тэгвэл ялгаагүй миний хийж байгаа зүйл, миний ярьж байгаа зүйл, миний сэтгэлд өргөмжлөгдөж байгаа зүйл, миний үйлдэж байгаа зүйл хэнийг алдаршуулахын төлөө байгаа вэ? Эзнийг үү? Эсвэл өөр хэнэгнийг үү? Миний дуулж байгаа магтан дуу эзнийг алдаршуулж байна уу? Миний ахан дүүс нартай үйлчилж байгаа нь эзнийг алдаршуулж байна уу? Миний хийгээд тэр миний бэлдсэн нөхөрлөл маань үнэхээр сайхан үр дүнтэй болж байна. Тэр дундаас эзэн алдрыг авч байна уу? Эзнийг алдаршуулж байна уу? Магадгүй хүн жоохон урдуур нь орчих гээд байдаг. Алдрыг нь жоохон өөрөө авчих гээд бид нар нэг ийм зүйлийг сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Мэдээж тэгээд ахан дүүс нар маань амьдрч байгаа. Эзнийг алдаршуулад өөрийгөө нуух. Ойлгож байгаа үстэй те? Саяхан ээжүүд маань нөхрөл дээр бас сурсан штэ те? Ээжүүдийнхээ нөхрөлд оролцсонгоо их зүйлийг ухаарж байгаа юм. Би өөрийгөө алдаршуулах биш, би өөрийгөө гаргах биш. Өөрийгөө хурдхан шиг нуугаад эзнийг алдаршуулах. Бид нар сайн мэдээ тараасан ч эзнийг алдаршуулна. Бид нар үйлчилсэн ч эзнийг алдаршуулна. Есүс ч гэсэн энэ ч хэлж байна штэ. Би үйлчилж байгаа нь хийж байгаа маань зөвхөн эзний алдрын төлөө. Паул тэгвэл яаж амьдрсан бэ? Давид хаан ч гэсэн яаж амьдрсан бэ? Эсвэргээрээ бид бүхэн Саулыг мэднэ. Эзний алдрыг мартаад урдуур нь ороод өөртөө тэр шонг өндөрлөгийг босгоод өөрөө алдрыг аваад хүний өмнө алдрыг аваад тэрэндээ бүр итгээд эзэнд орхигдсон, эзэнд хаягдсан. Эцтэй Ром 1-р бүлэгдэр давтан гарч байгаа. Гутамшигт зүр сэтгэлтэй нь хийх ёсгүй үйлдэлтэй нь зөнд нь орхилоо. Ерөөсөө шүтсэн бүр 3 удаа хэлж байгаа. Зөнд нь орхилоо. Яагаад шүтэж болохгүй вэ? Зөнд нь орхичихдаг учраас. Эзэн зүгээр орхичихдаг учраас. Бид нэр ээж авдаа загнуулдаг. Гэхдээ заримдаа бүр ээж авныг бүр нэг цөхөрсөн харцаар хараад бүр дуун гаргаа байлаад өөрөө мэд. Энэ гоё үг болов? Магадгүй загнуулж байгаа хүүхдэд бол гоё үг гэж магадгүй. За ашгүй ээж чимээгүй болох гэж байгаа юм байна. Гэхдээ зөнд нь орхиж штэ. Өөрөө л мэд. Зөвийг үйлдэнэ үү? Бурууг үйлдэнэ үү? Энэ замаар явсаар байгаад амьдрал чинь сүрнэ үү? Иргэнэ үү? Чи өөрөө л мэд. Харамсалтай нь сэтгэл дотроо өөр зүйлийг өргөмжилчихсэн нэгэн. Үүнийг эзэн намайг хайрлаад ийн гэж андуураад байдаг. Шалтгаан нь нүд нь халгалагдчихсан. Сэтгэл нь харанхуулчихсан. Нэг хүн тэгжсэн бурхан намайг хайрладаг юм шиг байна. Яаж юм гэсэн чинь би бурханы мөн болохгүй амьдраад байгаа л да. Гэхдээ надад ямар ч хэцүү муу зүйл тохиолдохгүй байна. Гоё юм шиг боловч аимшигтай үг. Зөнд нь орхичихсан. Еврей номоноос харах юм бол хайрладаг хүнээ эзэн сахилгажуулдаг. Хүлээн авсан хүү болгоноо ташуурддаг. Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол юу гэдэг вүлээ? Та нар хөвгүүд нь бус харин бутаж аж эзэнтэй хамааралгүй болчихсон. Эзэн намайг зөнд нь орхичих юм бол яах вэ? Зөнд нь хайчих юм бол яах вэ? Израилийн ард түмэн 14 шуулын үгийг сонсоод гомдолж гонгинэлтсэн. Мосег жисэргүүцсэн, эзнийг жисэргүүцсэн, Йошуа Калеб руу чулуу шитгэж оролцсон. Гэтэл эцэстээ гимшээд ер нь болигээд буцаад Канаан руу очиод довтолдог. Гэтэл тэр дунд хэн байдаггүй вэ? Би шийтгэчих гээд байгаа учраас гэд эзэн түр орхидог. Тэр данд яасан бэ? Шуудхан ялагдаж байгаа. Эзэн орхичих юм бол юу ч хийсэн бид бүхэн амжилт орлох боломжгүй. Юу ч хийсэн эзнийг баярлах зүйлийг, эзэнд алдрыг өргөх зүйлийг хийх боломжгүй болчихно.
Тийм учраас Израилийн ард түмэн шүтэн шүтсэн шиг та нар ч гэсэн тэр шүтэн шүтэхгүй байцгаая. Энэ бүхэн та нарт жишээ болсон юм. Израилийн ард түмэн шүтэн рүү эргэснээсээ болоод зовсон, шийтгүүлсэн. Тэгвэл Коринтын ахын дүүс нарт хандаж, мөн аврагдсан бид бүхэнд хандаж, Бурхны ард түмэн болох бүхэл хүмүүст хандаж, шүтэн шүтснээрээ энэ цөлд унацгааж байсан шиг та нар тэгэхгүй байцгаая. Миний сэтгэлд хэн өргөмжлөгдөх хэрэгтэй вэ? Тийм ээ. Эзэн